Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс хермоны шүүдэр өглөөний хөтөлбөрийн хүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу, танд өглөөний мэндийг хүргэе. За өчигдөр бороо орсон болохоор тэрээр маш гоё юм чихтэй, маш юм тунгалаг агаартай, цэвэр агаартай өглөө эхэлж байна гэж. Тэгэхээр хаа өнөөдөр цаг агаарын мэдээгээр бол 31 хим бүүдгэр өдөр болно гэсэн байсан. Тэгээд өчигдөр бас яг тэгжсэн боловч гинт аадрасагсан шүү дээ, тий. Юу болохыг бас мэдэхгүй. Гэхдээ бидний амьдралд бас яг үүн шиг гинтийн зүйлс орж ирдэг. Гэхдээ эзэн үргэлж биднийг хамгаасаар байдгийг нь юутай сайхан мэлээ, тий. Тэгээд эзэнд итгэх итгэлээ та битгий алдаарай. Тэгээд энэ гайхамшигтай өглөө нэгэн шинэ магтаалын дуугаар эзнийг магтах болно. Тэгээд манай нэг сонсогч маань өнгөрсөн 7 хоногт нэг дугаар дээр маань комент дээр бичээд үлдээсэн байсан. За. Би итгэл радиог байнга сонсдгоо. Та бүхэн зохиосон дууг маань радиогоороо Христ итгэгч сонсогчдоо сонсохоорой гэд үлдээсэн байсан. Тэгээд энэ магтаалын дуу бол мэдээж нөгөө Praise Festival магтаалын хүрээнд тэсийн гол чаленж явагдаж байгаа шүү дээ. Ямар гоё тэнд дуулагдах вэ? Шинэ Монгол магтаалын дуу зохиох юм чаленж явагдчихсэн. За. Тэрүүгээр зохиогдсон магтаалын дуу юм байлээ. Тэгээд удахгүй бүгдээрээ энэ магтаалын дуугаар эзнийг магтах болно. Тэгээд үүнээс өмнө хамтдаа Praise Festival маань туулахгүй боллоо шүү дээ, тий. 2 хоногийн дараа болох гэж байна. Тэгээд та тасалбараа авч бэлдсэн үү? Та очиход бэлнэ үү? Тун ойрхон ирсэн байна. Өмнө хуалцж яхад бас нэг юм хугацаа байна, зайтай байна, болоогүй байна гэж ийсэн бол одоо мөтгөн ойртод ирсэн байна шүү дээ. Тэгээд төрлөх хэл дээрээ Монгол магтаалын дуунуудаар эзнийг магтан алдаршуулна гэдэг өөрөө сайхан шүү дээ. Заримдаа бид нэр орчуулгын магтаалын дуунуудыг орчуулад ингээд дуулдагч нөгөө үгийн сонголтын ялгаануудаас болоод заримдаа орчуулгын магтаалын дуунуудыг ингээд цуглаан болгон арай өөр ингээд дуулцдаг тий. Тэгээд яг ингээд дуулах гэхлээр өөр ингээд үг мөг тий. Магадгүй өөр ингээд үг хуйлтын ялгаанаас болоод ингээд магтахад заримдаа им хэцүү болчдөг тий. Харин ингээд Монгол хүний зохиосон Монгол магтаалын дуунууд олноор ингээд төрж гарч ирснээрээ бид нэр яг л тэр үгээр ингээд хамтдаа эзний оршихуйд орж эзнийг магтана гэдэг хамгийн сайхан санагдчихж байгаа. Тэгээд олон одоо нөгөө итгэлийн ахын дүүс маань ийм гоё ингээд магтаалын дуунуудыг одоо зохиогоод тий дотор нь гიშгэлж байгаа тэр ай гიშгвэ ингээд хүмүүст сонсгох тэр ингээд боломжийг ингээд гаргаж ирж байгаад үнэхээр их талархаж байгаа. Тийм тэгээд нөгөө би үе болон хүний харлаа хэл болгоноос үндэстэн болгоноос гэдэг ингээд илчлэлт ном дээр өгч тээ. Тэгээд тэд эзнийг магтаж явахыг харлаа гэж. Гэтэл өнөөдөр ингээд монгол хэл дээр магтаалын дуунууд зохиогдоод тэгээд ингээд бас тэр магтаалынхаа дууг бид нар чөлөөтэйгээр ингээд бүр ингээд хотынхаа гадна ингээд хэдэн зуугуулаа тоглоод тийм мөнгуулаа тоглоод дуулах боломжтой байгаа нь бол үнэхээр эзний ивэл байгаа тийм. Тэгэлгүй яах вэ? Тэгээд уухан дуу кемпинг талбай дээр 26, 27, 28-ны ийм 3 өдөр эзнийг магтах тийм гайхамшигтай өдрүүд үргэлжлэхнэ. Тэгээд та энд гэр бүлээрээ оролцоорой, найз нөхдөөрөө оролцоорой. Магадгүй те эсийн бүлэг ийм хамт олноороо оролцвол үнэхээр сайхан шүү дээ. Тэгээ хамтдаа залбирч эзний үгийг сонсож, эзний өмнө ирж те залбирах цагийг гарган магтаалыг өргөнө гэдэг юутай сайхан мэлээ. Тэгээ фестивал гээд Facebook хуудас руу орох юм бол тасалбараа авах те зааварчилгаа яг хаана очих ухаан дөө кемпинг талбай нь хаана байдаг бүх зааварчилгааг тэндээс авах боломжтой шүү. Тэгээд 4 төрлийн тасалбар байна лээ. Тэгээд энгийн тасалбар 70,000 төгрөг. Тэгээд найзуудын тасалбар гээд арай хэмдрэлтэй үнээр бас байсан. Тэгээ сингл тасалбар гэж байгаа юм байна лээ. За бас групп тасалбар гээд
айгүй олон төрлөөр янз бүрийн боломжуудыг бас олгосон шүү дээ. Нэлээд олон боломжуудыг мөн энэ тасалбарууд нь купоныг дагалдчихжээ. Яг тэгэхээр тэнд ингээ байрлаад байх учраас идэж уух хоол нь хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр купоноороо дамжуулаад бас хоол хөнгөлөлттэй авах хэрэгтэй мэлээ. Тэгээд олон тааламжтай зүйлсийг бас энд ингээд бэлтэж байгаа мөлий. Тэгээд Praise нь бүх насны Христ итгэгчдийг 3 өдрийн турш гайхамшигт хөгжим, амтд хоол үйлчилгээ, үйлчлэлүүд, гэр бүлээр хөгжүүлдэг арга хэмжээ зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаагаар нэгтгэх зорилготой Магтаал хүндэтгэлийн фестивал болно. Тэгэхээр итгэгч ахын дүүс минь үнд оролцоорой. За тэгээд түрүүн хийсэн сонсогчийн маань зохиосон нэгэн сайхан шинэ Монгол Магтаалын дугаар эзэнд алдар Магтаалыг хамтдаа өргөцгөөе. Хайрлагдсан бүх бүтээлүүд хамтдаа хамгийн дэд бурхан эзнээ магтаа. Сүржавхнын газар тэнгэрсийн дээгүү сэнтидэ задрагч ирхэн эзэндээ мөргий. Халелуя, 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 хадифан бурхан эзэн хамтдаа магтан дуудъя. Үрди мөнхөө биднийг байрлуул, үрийг жисэн хорвог зардигдэн бүтээжээ. Андугийн тэнцэдийн сүгээр аврал дэстүү өчүүхэн хүмүүн бид. Халелуя, 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 хадихан бурхан эзэн хамтдаа магтан дуудъя. Халелуя, 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 хадихан бурхан эзэн хамтдаа магтан дуудъя. Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бид хамтдаа Иремая намын 1:8 дугаар ишлэгийг үзнэ. Тэднээс бүү чамайг чөлөөлөхөөр би чамтай хамт байна гэж эзэн тунхаглаж байна гэж. Амен. Тэднээс бүү чамайг чөлөөлөхөөр би чамтай хамт байна гэж эзэн тунхаглаж байна гэж. Тэгэхээр Иремая бол яг ямар хүн байсан бэ гэдэг ингээд л. Хэрэв та бүхэн Библийг ингэж явах юм бол Библийн ном болгон эхлэхэд номын тайлбар байгаа. За иш үзүүлэгч Иремая бол манай эртний өмнөх 7 дугаар зууны сүүлж 6 дугаар зууны ихээр бол амьдарч ирсэн байна. За тэгэхээр шүтэн шүтлэг нүгэл хилэнцгийн улмаас үндэстэн дээр бурхны илдгээс нь сүрэл ирж байгаа. Сүрлийг амсах цаг нь яг болцсон. Яг тэр үед амьдарч ирсэн хүн байв. Тэгэхээр Иремая бол маш их юм хүнд үеийг турлаа гэсэн үг шүү дээ. Түүний иш үзүүлгүүд нь бүгдөө биелээ зогсохгүй. Тэрээр ингээд дайснууд нь
одоо тэ израилчуудыг олзлон авч явах үүнийг эзэн зөвшөөрсөн гэдгийг мэдчихсэн хүн байснараа одоо ингээд түүхийн нөхцөл байдлын хувьд ингээд ард түмнээс орогч юм шиг бүр итгэлгүй юм шиг те эсвэл бүр дайсны талд байгаад байгаа юм шиг ойлгогдож байсан маш хүнд нөхцөлд үйлчилж байсан тийм иш үзүүлэгч байгаа. Гэхдээ тэр Иерусалимыг сүрж эзний өргөө нуурж Юдагийн хаад болон одоо тэ хамаг элит иргэд нь олзлогдсон одохыг нүдэрээ харсан ч гэсэн тэдгээр энэ хүмүүсийн зарим нь буцан ирж үндэстнээс сэргээх эзэндээ эргэж ирж сэргэлт ирэх болно гэдгийг бас зөвгнөж хэлснээр гайхалтай байгаа. Тэгэхээр шүүлтийн талаар түүнийг ингээд ярих үед бол хүмүүс бол маш их дургуутсан. Хүмүүс ингээд сонсомооргүй байсан. Хүмүүс хэсэг хугацааны дараа өөрийнх нь хийсэн буруу зүйл яг одоо байна уу эсвэл хэсэг хугацааны дараа байна уу шийтгэл нь ирнэ гэдгийг мэдчихсэн ч гэсэн яг тэр шийтгэл нь ирэх үед хүмүүс ингээд дургу байгаад байдаг. Тэгээд бас ингээд шийтгэл амсаж байгаа ч юм уу эсвэл шийтгэл амлах ёстой гэж бодсон хүмүүстэй барьцаад идэг гэж. Одоо яг тийм те тэр зүгээр л яваад ш би яахаараа заавал ингэдэг юм шээ. Тийм л их шийдэх юм бол эхлээд тэрнийг шийдэгчээд намайг шийдэхгүй юу гэдэг ч юм уу. Гэтэл тэр хүн одоо тэгээд өөрийнхөө амьдралаар амьдарч байгаа. Та өөрийнхөө амьдралаар өөрийнхөө он жилүүдийг илээж өөрийнхөө одоо бурхан өгсөн хүмүүсийн дунд амьдарч байгаа шүү дээ гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Бид нар магадгүй нэг хүнтэй харилцаа муудсан солоод одоо ингээд амьдралынхаа бүхий л хэсгүүдэд тэр хүнтэй муудсан харилцаанаас болж үүссэн одоо хүйтэн хүндий байдлыг бий болгох юм бол хамгийн том хохирогч нь та болоод зогсохгүй хамгийн том одоо хохирогч нь танаар дамжуулан өрөөгдөх ивэгдэг байсан тэдгэр хүмүүс болж хувирч байгаа. За тэгээд Иремаягийн зовлон төвийг өгүүлэхийн зэрэгцээ бол яг энэ Иремая ном бол Бурхны хүмүүсийн цээжинд нь Бурхны хүмүүсийн одоо цээжинд оюун бодол Бурхны үг өөрөө байх ёстой гэдгийг бидэрт их сануулж өгсөн байна. Дараагийнх нь юу гэхээр Бурхны үг бичигдсэн байхын тулд тэдэнд сануулж сургах багш хэрэгтэй гэдгийг бол сануулж хэлж байгаа. Яг тэгэхээр хүмүүс бид нар яг Библиэс ингээ өөртөө хэрэгтэй өгөөдийг ингээл аваад. Оо ямар гоё үг вэ гэж гоё өгөөд цуглуулад. Ахт амьдралын хүнд үе ирэхэд нөгөө гоё өгөөд ч юм биш. Яг тийм хүнд үед хүмүүс яаж амьдарч ирсэн талаар түүхүүд нь хэрэгтэй байгаад байдаг. Яг тийм хүнд үед эзэн яг хэлж ирсэн тэр өгөөдийг мэддэг хүн хэрэгтэй байгаад байдаг. Тэгээ эзэн бас бүр тийм аимшигтай хүнд үеж гисэн ард түмний орхилгүйгээр хамт байдаг шүү гэдгийг ярьж урамшуулж өгөх, тэрийг Библиэс гаргаж ирж тайлбарлаж өгөх хүн хэрэгтэй байгаад байдаг. Гэтэл байхгүй байгаад байдаг. Тийм болохоор номлоор болон семинараар битгий амьдраа. Харин өдөр бүр эзний үгтэй хамт амьдраа гэдэг үг бол байдаг байгаа. Амен. Тэднээс бүү чамайг чөлөөлөхөөр би чамтай хамт байна гэж эзэн тунгалж байна. Тэгэхээр Иремая ном эхлэх үедээ бол яг юу гэж хэлдэг вэ гэхээр Биньямин нутгийн Анатот дахь дахилчдын нэг Хилгагийн хүү Иремаягийн үгс гэж. За тэгэхээр бид нөгөө нэг Ябедийн залбирлыг мэдэн шүү дээ. Асар их одоо тэрний хүү тэр байжээ, энэний хүү энэ байжээ, энэний хүү тэр байжээ, тэр байжээ гэж гинтгэн Ябед байжээ. Ябед ах トゥ усыгаа дундаас гүн готоо ингээд Ябедийн залбирал гардаг тийм үү. Яг бол тэрний хүү тэр байжээ, тэр яг эцэг шиг амьдарчээ. Тэрний хүү тэр байжээ, тэр өвөө болон эцэг шиг амьдарчээ. Тэрний хүү тэр байжээ, тэр элен цөвөө өвөө аа болон яг өөрийнхөө амьдралаар амьдарчээ. Түүний хүн ч гэсэн түүн шиг амьдарчээ гэж ингэж өөрчлөлтийг хийх зориггүй ингэхэд ёстой юм бахта, ингээл дуусах ёстой юм бахта, ингээл яваад байх ёстой юм бахта, нэг л буруу зүйл байгаад байна да, нэг л хүчгүй байгаад байна да, нэг л зүйл дутагдаад байна да гэж бодсон ч гэсэн ямар ч өөрчлөлтгүй амьдарч исэн яг тэр дахилчдын дунд Хилгагийн хүү Иремаяд Бурхны үг ирсэн. За яг түүнийг үйлчлээ эхэлж яхад ирж байгаа. За тэгэхээр одоо юу гэдгийг дахилч хүн өөрийнх нь хүү дахилж болох юм бол одоо маш их баярлалаа шүү дээ. Би одоо миний 3 үгийн нэг нь пастор болох юм бол би бол тэгэл бурханд үнэхээр их одоо орох шүү дээ. Маргааш одоо юу болохыг мэдэхгүй юм чинь. Тэгэл эзэн даатгаж байгаа шүү дээ. Харин Хилгая гэдэг тэр дахилч хүн дахилж болонгод маш их баярлсан. Тэгэд хүүгөө дахилж болоод яг ингээл өөрийнх нь одоо дахилчийн үйлчлэлийг хийжсэний дагуу тэрийг нь хүлээж яваад тэгэл нэг юм хал балгуу тий. Тэгэл ингээд бурхны арт түмэнд бурхны тухай жоохон тайлбарлаа л дээ. Тэгэл нэг юм асуудал тарихгүй. Тэгэл одоо хаад болон эсвэл буруу зөрүү хийж байгаа хүмүүсийг шүүмжилж ингээд асуудал үүсгээд авахгүй гэрүүлээд ичээгээд ингээд явчих ийм дахилч боллоо гэдэг ингээд бодж итэл хүүд нь эзний үг ирээгүй.
Түүний аав дээрээгүй. Хилгаягийн эцэг дээрээгүй. Түүний элен зүүн дээрээгүй. Харин Ирмаяд ирсэн. Тэр яриад байсан хүмүүст за эднээс одоо сөхөөд ярих юм бол тэгээд одоо хүмүүс одоо бүр бариад ичхэлгүй дэ гэж одоо заахгүй байсан зүйлүүдийнх нь хэлж бичүүлсэн тэр бурхан шууд ярьсан. Ирмаяд. Тэднээс бүү. Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байна гэж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол ингэж байгаа. Ирмаяа бол тахилчийн хөвгтэй байсан. Тахилчийн үйлчлэг хүлээж авсан гэж сая бид нар хэллээ шүү дээ. Тэгэхээр яг хүлээж авах насан дээрээ ирээ тэгж их бэлтгэл хийгээд ингээд яг л ингээд амар амгалан амьдрах гэсэн хүн чинь гинт бурхны үгийг аваад уг нь тахилч хүн Аароны үеэс ямар байх ёстой байсан. Яг тэр болсон. Тэгэхээр тэр бол яг бурхны ард түмэн эзний сануулга үгсийг хуулийг үл одоо сахин дахил олон хүндэтгэлд хайн хандаж эхлээд тэгээ тэрнээсээ болоод тэгээ шийтгэл ирж байгаа гэдгийг мэдээ байсан ч гэсэн за тэгээ бурхан бас арайч бас алдаа онноо байлаа гэд ард түмний арайч бас нэг харь үндэснүүдэд тушаачгүй байлгүй дээ гэж ингэж хаан болчихсон яг тэр үед тэгээд бурхны үгийг үнэхээр ард түмэн сахгүй байсан учраас бурхан тэднийг тушаахаар эртний Вавилончуудыг хөдлөн өөрсдөө нойртуулан ирж явах яг энэ үед Ирмаяд эзний үг ирээд тэднээс бүү чамайг чөлөөлөхөөр би чамтай хамт байна гэж. Ирмаяг хинээс чөлөөлөх гэдэг юм бол хүмүүс бол эхлээд Ирмаяг дайсны тасна нөгөө нэг эзэн төрөнгөйлж байгаа төрөнгөйлөгчдөөс л чөлөөлөх гэдэг байгаа гэж бодож. Гэтэл эзэн солбогоор сул дараа эзний үгийг сахидаг. Эзний үгийг өөрсдийнхоороо тайлбарладаг. Тэмцгийн оронд амар амгалан байхыг хичээдэг. Сайн мэдээд харааж одоо энэ тэнд очиж хүмүүстэй ярилцахын оронд маш ингээ сүмийнхээ ашин дотор ирсэн хүмүүст үйл ажиллагаа явуулаад байх ч юм уу эсвэл одоо юу гэдгийг хүмүүсийн одоо бурхнаас уучлалт гуйхын тулд гимшилгүйгээр дахлаар шийдэх гэж оролцсон тэр оролдгуудыг зүгээр л за эзэн өөрөө мэдж байгаа байлгүй дээ энэ хүн өөрөө мэдж байгаа байлгүй дээ гэсэн байдлаар хийдэг тэр зааж сургах болон зэмлэх залруулах сахилгажуулах үйлчлийг хийгээсэн тахилчтай адил амьдрахгүй гэж түнд хэлж байгаа гэсэн. Чи тийм тахилч болон чамайг тийм тахилч байлгах гэж оролдож байгаа хүмүүсээс битгий. Чи бас чиний нутаг орныг болон бурхны ард түмнийг олсон одоо дайран одоо эзлэхээр ирж байгаа Вавилончуудаас ч битгий. Яг тэгвэл би чамтай хамт байна. Би чамайг чөлөөлнө гэж. Би чамайг унтаа байдлаас чөлөөлнө. Би чамайг одоо эрхчлөөгүй болж байгаа энэ олзлогдох байдлаас би чамайг чөлөөлөх болно гэж эзэн Ирмаяд хэлж байгаа. Өөрчлөлтөнд итгэдэггүй хүмүүстэй дадаарлаж ирсэн байх л та. Одоо юу гэдэг өөр арга байхгүй шүү дээ. Өөр ингэж л хийдэг шүү дээ. Ингээл хийгээл яадаг шүү дээ. Бити ингээд төвгуудаад байдаг хүү. Шин янз бүр юм сэтгэхээ шин юм гэж байхгүй мартагдсан хуучин юм байна. Тэгвэл мартагдсан хуучин юм яг юуг мартчихад байгаа юм бэ гэдгийг нэг сөхөд харж. Тэгвэл Йошуа номон дээр л Йошуагаар дамжуулаад эзэн ард түмэндээ хэлсэн шүү. Энэ амлагдсан газар сүү балаар урсдаг газар амьдарч байгаа хүмүүс яагаад ингэж өмгснгийг би танарт хэлэх үү? Яагаад гэвэл тэд нэр ингэсэн ийм гим нүгэлтэй ийм байсан. Тийм учраас та нарыг амьдруулахын тулд энэ газар нутгийг чөлөөл та нарт өглөө. Гэхдээ нэг зүйлийг санаж ав. Та нар яг энэ үндэстэн шиг надаас эргэж одоо хуурамчтай шүтэж яг ийм байдлаар амьдрах юм бол үгүй та нар ч гэсэн яг ийм байдлаар хөөгдөх болно гэд бүр Йошуагийн үед хэлээд бичүүлчихсэн байх чинь тэд нар мартчихсан. Мартчихсан юм уу эсвэл заахаа байт. Ийм үгийг заах юм бол тахилчийнхаа ажлыг болон үйлчлэлээ багшийнхаа үйлчлэлийг алдна гэж бодсон. Тэгэхээр энэ бол бодох ёстой зүйл. Хинээс ч битгий. Чамайг бурхны дуудлагын дагуу үйлчлэх чинь бурхан өөрөө чамтай хамт байна гэж тунхаглаж байна. Шийдвэрлэгч Ирмаяа жохом яг ийм хүмүүсийн донд тахилчийн үйлчлэлийг суралцсан тийм хандлагыг хүлээж авах болчиход байсан. Энэ нь яг эзний үг ирж ийм хүмүүсийн донд эннээс өөр арга зам байхгүй юм багтаа гэж бодож исэн Ирмаяаг чөлөөлж гисэн байдаг. Гахалтай байхгүй. Тэгэхээр чамайг айлгах хүмүүс бол чиний дайсан биш гэж хэлж байна. Энэ бол Вавилончуудын тухай бол ярьж байгаа. Харин чиний үн цэнийг мэддэггүй. Эсвэл чамайг үн цэнээ мэдэж чамайг бүх хүч чадлаараа үйлчлэх чинь одоо төвөг боддог тий. Өөрсдийнхөө одоо юу гэдгийг итгэхгүй байдал дотор чамайг татаж унгадаг. Тэр төвшин чамайг барьдаг хүмүүс чинь тайсан мэт. Бурхнаас эмээхээ марцсан. Өөрийнхөө амьдраад өөрийнхөө бодлыг бурхны хуулиас дээгүр тавьчихсан тэр хүмүүс
чамайг айлгах чиний дайсан байж магадгүй. Бурхан Иремаяд хэлсэн үг өнөөдөр танд хэлж байна. Чамайг туйлширлаас итгэхгүй байдлаар чөлөөлж, чиний богинохон амьдралдаа зөвхөн Бурхантай хийж болох тэр агуу үйлсэд чамтай хамт байгаа Бурхан хэлж байгааг өнөөдөр сонсогчдаа хүлээж аваарай. Иремаягийн жинхэнэ дайсан бол мэдээж эх орон руу довтолж байгаа Вавилончууд биш гэж дахин хэлж байна. Харин жинхэнэ дайсан нь бол түүний асар их үйлчлэлээр дүүрэн, ивэлээр дүүрэн, хүчрхэг тунхаглалаар дүүрэн те бүр ингээд олзлогдох, бүр ингээд боолчлогдох. Одоо яг нэг еврейчүүдийн нөхцөл байдал орж байгаа шүү дээ. Германчууд дайрж орж ирээ. Тийм нөхцөл байдал дотор Бурхны ард түмэнд итгэл найдварыг тунхаглах тийм хүчрхэг үйлчлэлийг үлгэн салган үйлчлэл болгож магадгүй байсан. Тэр хүмүүсээс болгоомжл тэднээс ай гэж хэлж байна. Иремая гаднаас алдан довтлогчд дайрах үед хаад ноёдын хүссэн зүйлийг нь ярихгүй байх маш хүнд нөхцөл байдал донд Бурхны үйлчлэлийг хийсэн. Та хин нэгний хувьд Иремая болцоход байна уу? Эсвэл Иремая шиг хин нэгний хувьд хавчин эсэргүүцэгч болсон уу гэдгийг энэ цагчид өөрөөсөө асуу. Тантай хамт байгаа хүмүүс Бурханд үйлчлэгээр урамшдаг уу? Эсвэл тантай хамт байгаа хүмүүс ямар нэгэн чөдөр ч юм уу, нэг юм дөнгө ч юм уу зүгж байгаа юм шиг тийм байдал үүсч хүмүүс танд бухимддаг. Та өнөөдөр өөрөөсөө асуу. Эзэн тантай хамт байгаа. Харин эзэн тантай хамт байгаа нь ямар утга учиртайг Иремаягийн номыг судалж өөрийгөө олж аваарай гэж Есүсийн нэрээр ерөөж байна. Амен. Тийм шүү. Эзэн бидэнтэй хамт байгаа. Эзэн бидний таалтай байхад хэн биднийг эсэргүүцэх вэ? Амен. Эзний өмнө ирцгээе. Харагч нүдийг нээсээ тэнтэй
잠든다고 믿은 다 이тгэж нэгнишгүй хүчтэй Амен. Их эзэн хамтдаа байхад хинч биднийг зогсоож чадахгүй. Их эзэн хамгаалж байхад хэн биднийг эсэргүүцэх вүлээ. Та эзний ажлыг хийж гинөө тэгвэл эзэн таныг хамгаалж байгаа гэдэгт та итгэлтэй байгаарай. Өнөөдөр бид нэр Иремья номын 1-р бүлгийн 8-р ишлэлээс суралцлаа. Тэднээс бүү чамайг чөлөөлөхөөр би чамтай хамт байна гэж эзэн тунхаглаж байна. Бурхан Иремьяд би чиний талд байх болно гэж хэлсэн. Бурхан биднийг Бурханы үгийг зоригтойгоор итгэл үнэмшилтэйгээр дамжуул гэж хэлдэг. Яагаад гэвэл тэр үг хизээж хоосон буцаж ирдэггүй юм аа. Тэр үг Бурханы хүслийг гүйцэлдүүлдэг. Өнөөдөр манай сүм чуулгануудад Бурханы үгийг эрх мэдэлтэйгээр заах хүмүүс маш их хэрэгтэй байна. Бурхан биднээс үнийг л хүсдэг. Нэг талаасаа маш энгийн амархан юм шиг. Гэхдээ нөгөө талаасаа энэ нь маш хэцүү ажил байдаг. Гэхдээ Иремьяд хэлсэн үгийг өнөөдөр бидэнд хэлж байна. Бурхан бидний талд. Амен. Тэгээд энэ цагт хамтдаа эзний өмнө ирж залбирах цагийг гаргацгаая. Орчлын ертөнцийг бүтээсэн агуу эзэн минь яг энэ цаг мөчид танд алдрыг өргөж байна. Энэ үндэстнийг хайрлсанд баярлалаа. Энд үндэстнийг өргөлж оршин тогтнуулж хамгаалж ирсэнд баярлалаа. Энэ улс үндэстэн эзлэн дүрмгийлэлд дэлхийн хязгаар хүртэл явхад ч гэсэн та хамт байж хит нүглээс хамгаалж байсан. Бас энэ үндэстэн бусдын иргэшээлд орж зовлон зүдгүүр болон боолчлол дарангууллын доор байхаж та бидэнтэй хамт байсан. Та биднийг ивэж өрөөж хүчрэг байх үед хит бардан байхаас хамгаалж дорой байх үед бүр хит устан мөхөхөөс хамгаалж ирсэн баярлалаа. Тэгвэл өнөөдөр энэ цаг мөчид итгэгч бид өөрийнхөө улс үндэстний төлөө залбирч байна. Энэ улс үндэстэн үлбгэр бусдын төлөвлөгөөний дагуу бусдын хэлсний дагуу амьдардаг тийм сул дорой хүмүүс байхаас хамгаалж өгөөч. Харин таны үгийн дагуу улс үндэстэн хэрхэн сэргэн мандаж үр хөвгтүүдэд өсгөж газар нутгаа эзэмшиж хүчрхэг байдаг. Тэр бүхнийг ойлгож суралцдаг итгэгчид олонтой тийм гэрэл давс болсон хүмүүс олонтой тийм улс үндэстэн болгож өгөөч. Та бидний өнөөдөр хүртэл хамгаалж ирсэнд баярлалаа. Хошиж ч гэсэн бидний үр хөвгтүүдийг ч гэсэн та өөрийн хайр инэрлээр хамгаалж өгөөч. Олон багш нарыг пасторуудыг төрүүлж өгөөч. Олон чуулгануудыг хүчрхэгжүүлж өгөөч. Учир нь та өөрөө өөрийнхөө үгэнд тэднээс бүү чамайг чөлөөлөхөөр би чамтай хамт байна гэж тунхагласан ч үүтэй. Таны үгийг барин Есүсийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энт хүрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш эргээд энэ цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.